Нэгэн залуу их даруухан бас дүлгөөхөн нэг л өдөр тэр надад бусдаас өөр харагдсан. Сонги үлгэрийн дагнтай цугаалдаг дурлалт хүнээ сэтгэлдээ багтааж 1998 онд би анх одоо яг дуучин ариун агчийн шав болоод тэгээд ариун агчийн анхны концертын дээр анхны альбомныхын CD-ний концертын дээр өөрийнх нь шав гээд би бас яг урдталт нь халаалтанд гарч дуулж ирсэн л да. Тэгээд тухайн үес би бол одоо яг рок попын одоо тайзан дээр гарсан гэдгээр нь бодъё гэж бодглохоор 98 оноос 2008 он тэгээд 2018 он гэхээр 20 жил тийм. Тэгээд одоо 23 жил гэж байна. Тэгэхээр яг дуулаад 23 жилийн дараа соёлын тэргүүн ажилладаг болсон юм шүү дээ, тийм. Нэрээ тийм бэ. Тэгээд яг би бол Суйсыг 2004 онд төгссөн. Тэгээд тэрний дараа альбом гаргасан гэдэг чинь би одоо соёл урлагийн их сургууль сураад яг дуучин болцсон учраас одоо би уран бүтээл хийх болох юм болов. Тодорхой хэмжээний тэр үед ч бас их хүндрэл туулна л да. Яагаад гэвэл яг тэр амьд хөгжимтэй дуулж байгаа тэр стил хэв маягийг бас хүмүүст ойлгуулахын тулд бас надаас тодорхой хэмжээний цаг төвчээр бас шаардсан. 98 оноос хойш гэхээр би 7 жилийн дараа миний анхны альбом гарсан шүү дээ. Тэгээ тэр бол одоо хүлээх ёстой гэдэг юм бол би яг хадны хамтлагт дуучдын одоо тэр юунаас өөрсдийнх нь мэдээллээс нь харахад бол тийм эхний альбом гарлаа амжилттай байдгүй дараачийн альбом ч амжилттай байхгүй тохиолдол байна. Тэгэл эцсийн үлгэрт бол амжилт гаргах бол залуу хүний ажил биш. Тууштай байсан хүний, төвчээртэй байсан хүний ажил юм байна гэдгийг би бас жоохон ойлгосон юм шиг байна тэр үедээ. Тэгэл ерөнхийдөө бол 2005 онд анхныхаа CD-г гаргаж ирсэн. Шал өөр. Би одоо ингээ 2021 оны хавраас ахуулаад нэг 2 дуу бичсэн. Тэгээд тэр дуунуудаас багтаагаад нэг жижиг сингл пянц гаргахыг бодож байгаа. Энэ пянц маань бол миний өөрийн уран бүтээлүүдийн одоо 5 дахь бүтээл болж гарна. Өмнө нь бол 2005 онд Маргааш надад ирнэ гэдэг нэртэй цомог гаргаад 7 онд болохоор 10 Tones гэж цомог гаргасан. 14 онд бас Chill Out гэдэг альбом гаргасан. Бид түүнийг дуулахыг хүлээж бас маш сансан байна. 19 онд Отгоо гэдэг нэртэй өөрийнхөө одоо пянцыг гаргасан байгаа. Тэгээ энэс хойш бол одоо хийсэн уран бүтээл маань одоо ингээд өнөөдрөөс ингээд сая хэд хоногийн өмнөөс ингээд цацагдлаа. Энэ бол ганцхан үг гэдэг нэртэй дуу. Сай гэлбэх хотын дороос мянган цэцгийг тэрэн би дуулъя. Ганцхан үг гэдэг дуугаар одоо мессеж хүмүүс бас хүргэе гэж бодсон. Магадгүй одооны байгаа нийгэмд ч юм уу энэ бас ингээд дэлхийд дээр ер нь ингээл ковид гарснаас хойш маш их хүмүүс стресстэж амьдралын хэв маяг өөрчлөгдснөөс болж хүмүүс бас тодорхой хэмжээгээр жоохон тийм одоо стресстэх магадлал маш их болсон. Дээрээс нь тэр стресс бухимдлыг сошиал медиад ч юм уу те бие биендээ гаргах тийм зүйлүүд одоо маш их ажиглагддаг болсон. Магадгүй ийм үед ч гэсэндээ ганцхан гэдэг нэртэй те хин нэгэндээ бас гоё үг хэлж урам хайрлаасаа гэсэн маягаар одоо энэ дууны маань одоо мессеж нь бол тиймэрхүү л утгатай байна. Хөөхрөх тэнгэр дүүл сарилхад хийсэх навчис зөөл нөр намайг тэрэн 19 онд би түрүү пенза гаргасан гэсэн. Тэгээд 19 онд гаргачаад 20 оны яг 1 сард байна өмнө хөөсөн бөглөг гэдэг нэртэй дууны маань одоо видеоклип Хагаан фильм студ хийсэн. Тэгээд Хагаан фильмээс гарсан энэ хөөсөн бөглөг гэдэг дуунаас хойш ер нь би ингээд одоо тэр пензныхаа тэ дуунуудын видеоклип хийсэн дуунууд маань ингээд одоо ер нь бол өндөрлсөн. Тэгээд миний 19 онд гаргасан альбом дээр орсон Гүзээлзэгний амьдрал тэгээд чимээгүйд гэдэг нэртэй дуу маань бас дүрсчихсэн. Тэгээд тэрний дараа хөөсөн бөмбөлөг гэдэг нэртэй дуугаа бол гаргасан байгаа. Тэгээ энэний дараа харин гэхлээр чи 20 оны 1 сараас хойш гэдэг чинь одоо 21 оны 10 сар тий. Тэгэхээр нэг жил 10 сарын дараа л 2 жилийн баг дараа гэдэг юм уран бүтээл маань гарч байгаа шүү. Би ч одоо дандаа бас тэгж нөгөө нэг уран бүтээл ирэл хайгуул хийгээд чаддаг бас уран бүтээлч бол гэж би өөрийгөө их бодохгүй байна. Мэдээж одоо сайн уран бүтээлийг олон түмэнд хүргэхийн тулд бас одоо ингээд нэг баг хамт олноор ажиллаж байгаа хүмүүс бол жилийн төлөвлөгөөгөө гаргаад тэгээд уран бүтээлийн ажлыг бол хийдэг.
байх ёстой. Мэдээж миний хувьд бол мэдээж гэр бүлтэй үр хүүхэдтэй учраас үр хүүхэдтээс тодорхой хэмжээний цаг зав гаргахаас арга байхгүй. Тийм болохоор одоо цагийн жоохон зохион байгуулалт хийж агаад өөрийнхөө одоо бас хүсэл сонирхлоо хизээж өрхтүүлэхгүй тулд тэрнийг бас одоо цаг зав гаргахыг хичээдэг. Тийм болохоор бас тухайн цаг үед тааруулж одоо баг тийм үү те. За ер нь ингээл цаанаасаа л нэг юм сэтгэл маань одоо ингээд мэдрэмж маань намайг тийм юм хөвөлдөг юм болов. Магадгүй миний бас дотны найзууд ч юм уу те надтай хамт ажилладаг миний найзууд бас надад одоо бас тэр хөг аялахыг одоо нэмж өгөх юм болов гэж бас би боддог. Яг гоо энэ бол жоохон бахаас л одоо нөгөө ингээл би яг өөрийнхөө зүгээр нөгөө дотроо юу бодож байгааг ч юм уу те дуугаар ингээд илэрхийлж одоо үзсэн юм шиг байгаа. Өөрийнхөө доторх одоо хамгийн сайн найзыгаа л одоо гитар тэгээд яг өөрийнхөө ингээд тэр өөрийгөө ойлгуулахын тулд ингээд дуу болгож гаргаж ирсэн юм шиг надад санагддаг. Яагаад гэвэл жоохносоо л би одоо тэр яг дуу зохиож мөхөл яагаад гэснийг ч өөрөө би бас мэдэхгүй. Тэгээд тийм болохоор надад одоо энэ маань илүү их миний дотны мэдрэмжлтэй. Магадгүй одоо хүн болгонд насан туршдаа дотны найз гэж байх хэрэгтэй бол тэр хүндээ ингээл бүх зовлон жаргалаа яриад гэдэг шиг ингээл хүн одоо тайвширдаг ч юм эсвэл хүний дотор байгаа үзэл бодол ойр орчинд байгаа тэр нийгмийн одоо нөгөө байж байгаа хандлага тэр болгоныг одоо яг хүн өөрөө хэлмээр байгаа зүйлээ ямар нэгэн байдлаар хүмүүс өөрөө өөрсдийнхөө өнцгөөс илэрхийлэх ёстой шүү дээ. Тэгвэл миний нэг тийм илэрхийлэх ёстой өнцг нь энэ одоо уран бүтээлээрээ хүмүүст мессеж хүргэх юм болов уу гэж би бол өөртөө бодож байна. Одоогийн бодлоор би бол одоо тайзан дээр байл тэгээд дээрэс нь тайзан дээр байж хахад миний дуунуудыг одоо ингээм хамт хүмүүс дуулах юм бол энэ бол зөвхөн одоо би энэ дэлхийн хамгийн одоо аз жаргалтай хүн гэж гисэн тийм гоё мэдрэмжийг надад төрүүлдэг. Тэр хүмүүс нь хэд байх нь хамаагүй зөвхөн яг үнэхээр чин сэтгэлээсээ л сонсож явах нь хамгийн гоё чухал юм болов. 10 хэдэн жилийн өмнө бол яг намайг нэг удаа соёлын тэргүүний ажилтан одоо болох тийм боломж байгаа гэсэн тийм одоо сураг гарч ирсэн. Гэхдээ тэрэнд ч бас яг би өөрөө бол тэр үед тухайн үед ч гэсэндээ өөрийнхөө уран бүтээлийг л гаргаад ер нь хүн чинь нэг юм өөрөө л амьдралаас гэдэг юм уу бүх юмнаас л таашаал авч амьдрдаг болохоос ямар нэгэн байдлаар би юм уран бүтээл хийчээд тэрний дараа би шагнал авах хэрэгтэй гэж бол ямар ч уран бүтээлч хийдэг болов уу гэж би бол бодож байна. Энэ бол мэдээж улс те одоо Монгол улс маань өөрсдийн хийсэн бүтээснээс нь одоо те дүгнж цэгнээд тэгээд одоо ингээд цаанаас нь хүмүүсийг одоо шагнадаг болов уу гэж бодоод энд бол нэг тийм ачаал бүтэл өгж байгаагүй. Гоё байсан. Тэгэл соёлын яам дээр очиод тэгээ яг карантины үеэр байсан болохоор бас тэгээд бүгдээрээ масктай тэгээд Эрдэнэт гавьяд одоо ч ахасаа бас тэгээд зууны манлайд очиж сараагчтайгаа хамт очиод тэгээд авсан. Тэгээд маш гоё одоо сайхан дурсамжтай өдрийн маань нэг болсон. Ер нь одоо та ингээд гаднаас харахад бол та ингээд өөртөө ингээд ихтгэлтэй, зоригтой ингээд харагддаг тийм ээ. Яг уран бүтээл гаргахдаа яг энэ амьдрал дээр ч гэсэн та яг тэр нөгөө нэг энэ одоо тийм дүрлцсэн тийм ихтгэл төгс тийм байж өрн чаддгүй. Яг санснараа бол бас байж чаддгүй гэж би хэлсэн зоригтой. Яагаад гэхээр одоо бас яг тийм одоо нөгөө түрүүний хэлдэг шиг тийм гоё одоо ингээд өөртөө ихтэй зоригтой яг ийм байх гэсэн ч одоо ямар нэгэн байдлаар те хүмүүс одоо тэрний урмыг хугалж байгаа юм би одоо маш их хардаг учраас магадгүй би ч одоо 20 гаруй настай залуухан бас дуучин эмэгтэй биш шүү дээ. Тэр утгаараа бол бас тиймэрхүү юмд одоо холилдоод явахыг үндэ би хүсдэггүй. Тийм болохоор зүгээр л би өөрийнхөө байгаад магадгүй тэр маань л зүгээр над миний байгаа байдал маань юм уу миний уран бүтээл маань таалагдж байгаа хүмүүстэй л би тийм гоё өөрийнхөө ертөнцид амьдрий гэж би бол боддог. Тэрнээс ч бол тэрнээс илүү их задраал бүр олон хүмүүс ингээл намайг мэддэг болох нь хамгийн чухал. Энэ бол миний төлөвлөгөө гэдэг маягаар одоо би одоо амьдраад яах вэ тийм ээ. Нэг би бол залуу одоо 20 эдтэй байхад магадгүй сошиал ертөнц илүү хүмүүс гоё ингээ хүрсэн байгаа. Тийм үед байсан бол магадгүй миний бас энэ бодлыг өөрчлөх байж магадгүй. Одоо бол надад тэгээд ах одоо нэг тийм бодлоо. Яагаад ч одоо хүртэл төрөхгүй л юм. Тэ одоо хүртэл одоо ингээд шинэ уран бүтээлээ гаргаж байгаа юм чинь тодорхой хэмжээгээр арай олон хүнд бас үзүүлэх ёстой гэдгийг би өөрөө мэдж байгаа мөртлөө яг тийм алхам хийх нь зөв буруу гэдэг дээр би бас жоохон эргэлздэг байхгүй. Би ч мэдэхгүй юм шүү дээ. Энийг бол магадгүй цаг хугацаал бүх юмний дараанд одоо ингээл харуулна ухтай хэтэрхий их одоо сошиал медиа юм уу эсвэл одоо ингээл утасны одоо хэрэглээ энэ дээрээс нь одоо интернет тоглоом энэ болгон чинь залуу улсуудаас гадна ер нь хүүхдүүд гэр бүл те бүх хүмүүс тодорхой хэмжээгээр маш ихээр одоо ингээд давуу тал байгааг нь бол ойлгож байна. Гэхдээ бас адилхан сөрөг тал байгаа учраас энд бол одоо маш болгоомжтой хандхаас арга байхгүй юм шиг тийм. Ер нь та одоо ингээд болгоомжилж гин гэд тэглээ тийм ээ. Ер нь
яг сошиал ертөнц одоо жишээлбэл таныг яг ингээд зарим үед таны талаар бас нэгээд буруу тасаа мэдээлэл ингээд гараад зарим үед ингээд болгоомжлоход хүргүү. Ер нь өөрөө та за ер нь энэ тал дээр ер нь бас ингээд цензурт хандах зүг байна гэдэг тийм бодлоо төрсөн. Би ч одоо бас гайгүй нэг тийм хил амд их ороод идэг бас уран бүтээлч биш шүү дээ. Тэгээд тийм болохоор тэгтээ би тийм байсан ч гэсэндээ бүр их одоо ингээд олон хүнд бас ингээд ярилцах бас нэг тийм бас надад нэг тийм таатай биш байдаг. Гэхдээ мэдээж бас одоо хүн юм чиндээ тий өөрийнхөө үзэл бодлыг бас тодорхой хэмжээгээр илэрхийлэх хэрэгтэй болов гэдэг. Яг нэг тийм толсон одоо нэг тий яг нэг дотроос нэг ингээд цаанаас намайг за энд орол зүгээр гэж байгаа юм шиг тийм үед би одоо хүнтэй ингээд ярилцлага яриа их дуртай. А тэрнээс ч бас яг бүх зүйлд одоо бас нээлттэй гэж чаддаггүй. Яг ингээд нөгөө танихгүй хүмүүс байгаад ч юм уу тийм үед бол бас жоохон яг тийм байж чаддаггүй. Таны хувьд одоо ингээд цаг хугацааны эсрэг ингээд мартагдахаас ер нь ингээд айдаггүй. Хүмүүс одоо жишээлбэл тийм альтернатив батгаа гэдэг ярихаа байж хуйд гэдэг юм уу миний дуунуудыг ингээд дуулахаа байж хуйд гэдгээс ер нь айдаггүй. Ахгүй. Хамгийн хэрч хүч өгсөн өөрийн ч надад хамгийн хайртай уран бүтээл ер нь аль нэг мэдээж бүх уран бүтээлтэй л хайртай байх тийм. Тэгэхдээ тэднээсээ ер нь бүр онцлоод ингээд хайрладаг тийм. Яг одоо яг нээстэй чиний хэлдгэр бүх дуудаа бас өөрөө мэдээж одоо сэтгэлээ шингээс учраас хайртай. Гэхдээ заримдаа л гэж бодогдож байна. Заримдаа л тэнгэрт нар гэдэг тэгэхээр би баярлалдаг. Царайлаг байна уу? Царайлаг байна. Нэг юм стоп кадр дарж хараа шүү би өөрийгөө. Тэгээ би бас өөрийнхөө бас хувь зээнд амар баярлалдаг. Яагаад тэгэхээр уран бүтээлч хүн бол яг чанартай юм уу өөртөө таалагдсан яг тэр уран бүтээлийг гаргасан л бол бусад цаг нь бол би өглөө 8-аас орой би 8 хүртэл ч юм уу би ажилдаг ээж байгаагүй дээ. Энэ ташрамд одоо бүр баярлалдаг. Тэгээд тийм учраас би хүүхдүүдэд цаг гаргах нь бол надад илүү одоо амар ойрхон гэсэн үг шүү дээ. Тэгээд завсар зайгаар нь бол өөрийнхөө ажлыг амжуулах бол одоо надад бол бас л амархан амжуулчих мартал тийм санагддаг болсон. Тэгээ тэрнийг бол давхраас хийгээ явж байхгүй бол хүн одоо яг гэртээ хүүхдээ хараад ингээ байж байгаа гэдэг ингээд бас нөгөө өөрийнхөө хүсэл эрмэлзэл хүсэл зорилгыг тий өөрөө жоохон бахта юу хүсэж исэн бэ тэднийг ингээд мартах бол бас жоохон тийм хайран харамсалтай магадгүй нөгөө нэг хүн эмнэлгийн орон дээр тийм үү биеийн өвдөдөд тийм үү хөх гээд өвтгтээ хүн ямар нэгэн байдлаар би юу хийсэн бэ гэдгийг заавал бодно шүү дээ. Би энэ дэлхийд ер нь эрэхтэй би яг юу үлдээсэн юм бэ? Магадгүй тэгвэл одоо миний уран бүтээл бол тий хүмүүст хүрэх уран бүтээлээс гадна миний үр хөвгтүүдтэй үлдээж байгаа одоо чадлынхаа хэмжээгээр би тийм амар их гоё төрөнгөлдөх биш тий зүгээр гоё юм өөрийнхөө ээж чинь ийм уран бүтээлч гэсэн ийм дуудуулдаг гэсэн гэдгийг үлдээж байгаа надад одоо бол илүү тийм кайфтай санагдаж байна. Одоо хүүхдүүд нь таны ер нь ямар дуунд хамгийн их дуртай? Бүхэл дуун дуртай гэдэг шүү дээ. Надад тэгэл миний дуунуудыг одоо ингээд нөгөө бэлдэж явах үед л ингээд айгүйх сурчдаг. Тэгэл одоо сая би баг ингээд соёл эрдэнэ хамтлагийн нөгөө 50 жилийн болж байгаа гэдэг. Тэгээ тэрэн дээр нэг дуулж байгаа дуу байгаа байхгүй. Тэгээ тэрийг би ингээл гэртээ бас дуулаад бэлдэж бэлтгэнгүүт манай бүрийн 4 настай байх хүүхд хүртэл сурцсан. Хөдөө гэнтэр гэсэн явж байгаа юм чинь. Тэгээ ер нь бол яг намайг миний дуунуудад өөрөөсөө амар дуртай. Ээж би таны дуун дуртай. Таастай тийм юм гэл намайг амар гоё өгнүүдээр бас магтдаг. Тэгээ тэрэнд нь би өөрөө ингээд жоохон хүчиг бас амар хөөрдөг. Ямар гоё юм бэ чи намайг тэгж хэлсэнд баярлалаа гэж. Манай хүүхдүүд ер нь айгу дуулдаг бас хөрхөн хэр хэмжээнд ингээд дуулцдаг. Тэгээ хитрхийх бас би яг тэхүү юм хүү гэдэгтээ дуучин болж гэдэг юм нэг ингэ шахсангүй. Ерөнхийдөө өөрсдийнхөө гоё тийм мэдрэмжээр те өөрсдийнхөө бүтээвэл илүү дээр юм болоо гэж бодож байна. Харин жоохон бахаас нь зөв одоо нөгөө нэг одоо фундамент гэж ярьдаг бол те зөв байр суурин дээр зөв гоё ингээд чиглүүлээд өгчүүл одоо ээж хүний үүрэг юм болоо гэж бодож байна. Хитрхи бас их тийм амар их шахдаг. Тийм бас ээж бас биш ээ. Ерөнхийдөө бол яг өөрсдийнхөө нь байлгаад гоё өөрсдийнх нь мэдрэмжэн дээр нь тулгуурлаад тэгээ гоё хөгжүүлэл илүү дээр юм болоо гэж боддог. Тэгэл манай ер нь бол бүгдээрээ өөрхөн дуулж шээ. Танд бол одоо алдар тэхээ одонгаа авахд бол бас үнэхээр өөрчлөл бол үнэхээр сайн санагдсан байх та тийм ээ. Одоо яг тэр ээж хүн бол төрсний одоо нэг хамгийн сайхан мэдрэмжийг одоо тэр нэг энэ одонгоо зөвхөн мэдрүү.
Тэгж зүгээр л яг нэг өдөр очиод гоё ингээл нэг шагнал авах хэрэгтэй тийм юм чиндээ би одоо тэрнийг ингээд авахын тулд ингэх хэрэгтэй бас дээл нэг захиалах хэрэгтэй юм байна гэдгийг бас бодсон. Тэгэл дээлтэй болсон. Тэгээ одоо бодохдоо би бас ঠিক боддгийг нөгөө яг тухайд би л өөрөө тэгэл очиод шагнал авах юм болов гэж намайг нөгөө хүлээгээд зогсож байгаа манай гэр бүлийн юм чинь бас одоо ингээд сүүл зарим нэг хүмүүс яхахлаа нөгөө хүүхдүүд нь хүртэл амар гоё ингээл одоо гоё зэрэг адилхан хувцастай байх хэрэгтэй байна л та. Байсан юм шиг байна. Тэгээд би яг тэрэн дээр нэг анхаараагүй юм шиг санагдаад өөрийгөө бас би тэр үед одоо яагаад тэгж бодоогүй бол доо чи гэдэг ханаас сүлд бодсон. Тэгээд маш гоё өдөр. Тэгээ амар өсгийтэй хотол бас олон жил өмсөөгөө яжаад өмссөн чинь тэрэн дээр амар ядарсан. Тэгээд нэлийн олон маш олон ээжүүдтэй хамт засгийн газрын ордноос авсан. Тэгээ гараад ирэхэд миний одоо аавыг төлөөлж тийм манай рок попын 3 тулгын 3 чул болох бас Дашка ах маань гавьяат тэгээд Чингис хааны жагаа ах маань бас тий тэгээд өшөө бас нэг юм лээ. Хон хамтлагийн их хоёр ах маань. Ингээ энэ гурван маань надад ингээ рок попыг наваа төлөөлөд би ч бас яг тиймэрхүү үедээ хүртэл ичээд би олон хүнд хилдэггүй байхгүй. Хэлхээсээ ч санаа зовоод байдаг. Тэгээд ийм мундаг хүмүүс намайгаа ингээд цэцэг бариад ухтж байгааг хараад манай гэр бүлийнх миний ээж, миний нөхөр, миний хүүхдүүд бүгдээрээ миний дотны сайхан найзууд маань тэгээд зогсож исэн тэр мөч бол одоо яа миний нүдний урдуур одоо ингээд зураж байна. Тэгээд ийм сайхан өдрийг бас надад бас биелгэлсэн. Бурхандаа баярлалаа. Мэдээж тэгэлгүй байх уу. Тэгээд миний аав бол намайг жоохон бахад өнгөрсөн л дөө. Би 4 билүү 5 дугаар ангид л байсан. Тэгэл тэрнээс хойш ер нь тэгэл тэгтээ би ер нь бол айгуугаа сайхан тэгэл ээж манаас бидрийг тэгэхэд их сайхан одоо хэцүү нийгэм байсан ч гэсэндээ тий чадлынхаа хэрэг бидрийг бол маар дутаахгүй сайхан өсгсөн миний ээж бол. Тэгээ одоо хүртэл надтай хамт бас байдаг. Тэгээ тийм болохоор би ээжтэй бас одоо ингээл ээжигээ надтай хамт таа байдаг. Би ер нь их гоё тийм буянтай хүн юм ба тий тантай өдөө олон жил ингээл тантай хамт байж гэдэгт бас би ярих дуртай. Тэгэл ер нь гоё хүн. Тэгэд ер нь амьдралаас өөрөө ингээд тий юу тийм ямар нэг юм дутуу байна гэж бодоол байвал тэр болгон бүр дутуунд улмал онгоогоол дутуул юм шиг санагдаад байна. Тэгсэн дөрвөл байгаа юм байхгүй юм байхгүй гот хөлийн зөвшөөрөд тэгээ яг тэрэндээ тааруулаад өөрөө гоё тэгж сэтгэл хангалуун амьдрах бол энэ дэлхийн одоо тийм утга учир юм болов гэж би бол бодож байна. Хамгийн цаахан зүйл нь бол хүснээрээ л гоё амьдрах нь л хамгийн сайхан юм болов та. Яг хүснээр өөрийнхөө бодсон одоо хүссэн бүхэн нь одоо гоё биелж тэрний хадлаа өөрөө гоё зүтгэж тийм ээ. Тэгээд над чи хөшөөдөхтэй гэдэг. Би бол айгүй тийм удаан одоо хүн юм шиг санагддаг. Зарим хүмүүс бол бүр амар гоё ирчтэй ингэж л яадаг ш. Би бол зүгээр яг тэгэл тэрэндээ өөрсдийнхөө л яг одоо нөгөө амар мундаг уралдааны морь байлаа гэж бодъё. Тэгвэл тэрнтэй адилханаар одоо ингээд зүгээр нэг ингээд хоньны морь гэдэг юм уу. Тийм хүн байл, тийм байлаа гэхэд тэр хоёрыг одоо жишиж болохгүй үстэй. Тэгэхээр тийм байх ёстой юм шигээр ингээд одоо өөртөө хүртэл тийм хүнд ачаа үүрж ч юм уу те тэгж явах. Эсвэл хүүхдээ хүртэл тэгж зовоох бол миний одоо нэг тийм гой санагддггүй. Яг хүн болгоно тодорхой хэмжээгээр өөр юм гэсэн зорилго байгаа, хүссэн зүйл байгаа. Тэрнийг харин хийгээд тэрэндээ гой тууштай л явах нь одоо энэ амьдралын утга учир бас байхаа. Энэ бол ер нь бол бид бас түрүүхэн хэлжсэн тийм биднэрт үлдэн бидний одоо үеийн 2021 онд тийм уран бүтээлч ийм пянц гаргаж ирсэн юм байна гэдэг гой тийм өвөл юм да соёлын. Тэр нь одоо бас надад бол илүү таалагдж байна. Дээрэс нь миний үр хүүхдүүд ч гэсэндээ харна шүү. Ээж маань тэдэн настайдаа ингээд ийм пянц ингээд хийсэн байх шүү гэдэг ч юм уу. Энэ маань үлдэн тэр утгаарах гэж би бодож байна. Тэгээд ер нь бол тэгэл урлагаас гоё кайф авч амьдрах шиг сайхан юм байхгүй шүү дээ тийм ээ. Өөрийнхөө хийсэн дундаа сэтгэл хангалуун байгаад өөрийнхөө хийж байгаа юмдаа гоё тийм дүүрэн гоё тэгэл тийм л байх надад илүү гоё санагдчихэв. Хүн болгоны хурд өөр хүн болгоны гоё гэж хардаг юм өөр. Хүн болгоны зорьсон зорилго өөр хүн болгоны харах өнцөг өөр. Тийм болохоор яг тэр болгоно өөр өөрсдийнх нь онцлогоор нь л гарч ирж байгаа. Хин нэгний дуурайгаад хин нэгэн ямар ч тийм олигтой бас их тийм амжилт байсан ч тэр нэг тийм гоё биш байх л гэж. Намайг хайж байгаа нүд сэтгэл дулаан царай
мэдээж тэлгүй байхгүй. Бүх л уран бүтээлч нар гоё концерт хийж, гоё өөрийнхөө дууг хамт сонсож байгаа хүмүүстэйгээ гоё нэг өдөр ч юм уу, 2 өдөр ч юм уу, гоё аз жаргалтайгаар өнгөрөх юм байна. Тэгээд миний мэдж экспириенс тийм гоё тоглолт. Жохон бахта би гоё кинонд дууруулдаг хүн болох гэсэн гэж их мөрөөддөг байсан. Тэгээ яг арай залуухан бахта сууж төгснөхийн дараа бас зарим нэг рекламны тий одоо текст нэтер унших ч юм уу тиймэрхүү ажлаас санамсаргүй байдлаар одоо хийдэг байсан. Тэгээд тэгэхээр яг тиймэрхүү юм аяг дуртай. Тэгэхээр бас яг багын бас нэг тийм жоох нэг мөрөөдөлчөөс магадгүй нэг гоё тийм энэ тент тийм гоё дуу оруулах юм уу оруулмаар санагдаж. Гоё. Гэхдээ ямар ч тийм юу ахгүй шүү дээ. Би ч одоо багш энтер ч юм уу заалгасан юм байхгүй. Гэтэ магадгүй тодорхой хэмжээгээр нэг тийм юм туулж яж юм уу тий. Цаг зарцуулж яж тэрнийг бас хийх хэрэгтэй болов. Надад бол нөгөө айгу хайр санагдаад байгаа юм. Та нөгөө ингээд тэрэл төдөл ингээд ярьслаа өгдгүү. За тэгжэл ингээд дутуу яриулчихгүй. Дараа нь ингээд ярьслахаараа өө чи чээр юм бүр ингээд юу яахгүй асуултаа бүр бэлдэхгүй байж байгаа ярьч тийм шүү тийм. Хөө яг үнэн тийм. Яг нь ингэж суу зүгээр байна. Хатаа. Гэтэ тийм ээ тийм баг тэр нэг дээр л импровизацаараа одоо чинь би бол бас яг тэгдэг байхгүй. Ямар нэг та ярилцлагын асуултнуудыг эхлэж авах уу гэдэг байхгүй. Тэгээ би эхлээд ингээ авчихлаар за яг болно л да зарим нэг ингээ харж болно. Тэгэхээр тэгсэн дөрөв зүгээр тухайн үеийнхээ уур амьсгалаар явбал надад илүү дээр байхгүй. Тэгэхээр би ер нь ямар нэг юм бэлдэх дурггүй бас. Яг энэ дээр бол. Тэгэл яг өөрийнхөө өнөөдөр би чамд юу ярмаар байна? Өнөөдөр миний дотроос юу гарч ийн? Тэрийгэл би чамд өнөөдөр ярьж өглөө шүү дээ.